Ярамлан айлтгая би сэтгүүлч Бадарчин жаргалмаа. За энэ өдөр та бүхэндээ уулзахаар студидээ газрын тусны газрын дараа үлзий бүрэн үрсэн байгаа. Ингээд урилгын хүлээж хүрэлцэж танд их баярлалаа. За нэг газрын тусны газрын дараатай ярилцж байгаа юм чинь иргэдэд хамгийн одоо хэрэгцээтэй шаардлагатай мэдээлэл гэх юм бол нефт бүтээгдэхүүний маань одоо хангамж ямар байна вэ? Бензин тосны маань үн нэмэгдэхгүй үздэл гэдэг асуулт байдаг баг гэж би бодож байна. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар байдал ямар байна вэ? Энэ талаар та тодруулж өгөөч. Тийм. Ер нь хангамжийн асуудал бол зүгээр товчхондоо хариулахад бол маш хэвэн байгаа. Бид 7 хоног болгон 2 дахь өдөр мэдээ гаргадаг. За энэ уртлын 7 хоногийн 2 дахь өдрийн мэдээгээр бол улсын хэмжээнд нэг 44 хоногийн нөөцтэй. Одоо компани нөөцийн хувьд. За ингээд төрөл бүрээрээ үзэх юм бол одоо 50-60 хоногийн нөөц байгаа. За онгоцны түвшин дээр нэг 16-17 хоногийн нөөц байх жишээтэй. За бит байдлаараа гэвэл одоо нэг 143 мянган тонн орчим бүтээгдэхүүн бол байна. Ер нь Монгол улс сардаа нэг жижиглэнгийн борлуулалтаар бол нэг 70-73 мянган тонн бүтээгдэхүүн одоо хавар намрын улиралдаа бол хэрэгэлдэг. За зуны улиралд мэдээж уран дулаан цаг ирэхээр хэрэглээ бол арай өсдөг, өдөө гадаа хүмүүс явдаг. Ийм байдаг. За уул уурхайн салбар, за энэ хөдөө аж ахуйн газар тариалалтай холбоотой бас мэдээж одоо энэ ажлын цар хүрээтэй холбоотойгоор бас хэрэглээ нэмэгддэг. За эдгээрт бол бэлтгэсэн байж байгаа. Татаа авалтуудаа бол компаниуд маань хийцэн байгаа. Энд бол ямар нэг асуудал байхгүй. За дээрээс нь нэмээд бид гадна талынхаа энэ татаа авалтынхаа хилцээр дээр нефт импортлагч компаниудтайгаа нэгдсэн дуу хоолойтой нэг баг болж нэг цонхоор гарч ажиллаж байгаа. За энэнийхээ хүчинд бол нийлүүлэлт хийж байгаа одоо томоохон их усүрүүдтэй сайн хэлэлцээ хийж байгаа. Энэний нэг илрэл бол одоо саяхан Роснефть компанитай бол энэ уртлын 7 хоногт сайн хэлэлцээ хийж дууслаа. За энэ хэлэлцээгээ бол 6 дугаар сараас нийлүүлэлтээрээ бид одоо худалдан авалтаараа бас баталгаажуулна. Роснефтээс худалдаа авах хэмжээгээ бол нэмэгдүүлнэ. Яг тэгвэл сайн үнээр тохирч чадж байгаа гэж бид ойлгож байгаа. Үнэн нь одоо тэгээ сайн гэхээр одоо ямар янзын юм байдг юм бэ гэж бас үзэж сонирхож байгаа бах. Бид Сингапурын биржийн үнэн дээр тулгуурласан томьёогоор тохирсон байдгийн. Дээрээс нь нэмхэн тээврийн зардал гэсэн ийм сайн томьёогоор сая бол тохирж авсан. Мэдээж одоо энэ хэмжээгээр Роснефтийн нийлүүлэлтийн хэмжээ бас нэмэгдэнэ. За үзэгчид мэдж байгаа бах саяхан бас Орос улбаны улсын Роснефть компани одоо ерөнхийлөгч Сэчин айлчилсан байгаа. За энэ айлчлалын үр дүнгээр бид бол нэлээд сайн тийм нөхцөлтэй гэрээлцлүүд хийхээр тулсан байгаа. За мөн одоо цаашдын хамтын ажиллагаанд бас тулгуурласан томоохон саналуудыг бас тавьсан байгаа. Энэ юу вэ гэхээр Ангарскаас бүтээгдэхүүнийг нефт бүтээгдэхүүний хоолоогоор нийлүүлдэг болвол ямар уу гэдэг саналыг бас тавьсан. За мөн одоо энэ шинээр баригдах онгоцны буудлын одоо хангамжийн түвшний хангамжийн асуудал дээр бид одоо оролцоход бэлэн байна. Ямар чанарын ямар бүтээгдэхүүн шаардлагатай вэ та бүгд эдгээр хэмжээ шаардлагатай вэ гэдэг саналыг бас тавьсан. Мөн одоо манай хайгуул олборлолтын үйл ажиллагаанд оролцоход бэлэн бид бол бүрэн одоо мэрэгчсэн томоохон хэмжээний компани гэдгээ бол илэрхийлсэн юм саналуудыг тавьсан. За энэ саналуудын хүрээнд бол хоёр талаасаа ажлын хэсэг бол томилдсон байгаа. За Монгол улс талаасаа бол манай ерөнхий сайдын захирамжаар надаар ахлуулсан ажлын хэсэг бол томилогдсон байгаа. За Роснефть талаасаа мөн бас одоо дэд ерөнхийлөгчээр ахлуулсан ажлын хэсэг томилогдсон. Одоо энэ маань баярын дараагаар одоо Орос улбаны улс бас Ялтын баяр гэж болдог. Энэний дараагаар бид хоёр улсын хооронд ажлын хэсэг бол уулзалт зохион байгуулна. Цааш хамтын ажиллагаагаа яаж одоо тодорхойлж яаж эрчимжүүлж авч явах вэ гэдэг чиглэлээр сан солилцох юм аа. Одоо яг их усрөөлөх юм бол нийлүүлэгчдийн хувьд тийм ээ байдал ямар байгаа вэ? Урд нь зөвхөн Орос улбаны улстай бараг хараад байдалд байсан нэргээд нефтийн үн өсөх тийм ээ. За түүгээрээ ямар нэгэн байдлаар одоо барьцаалгач гэдэг ийм зүйл болдог байсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр одоо яг их усрөх гэх юм бол ямар улсаас бид одоо нефт түүхий тийм ээ бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Тий, их усрын талаасаа бол бид нэг 6-аас 7 их усрээс тогтмол нийлүүлдэг их усрээ хэлээ л да. Зүгээр бас нэг тохиолдлын чанартай нийлүүлдэгтэйг нийлүүл бараг нэг 17-8 болно л доо. Ийм их усрүүдтэй байгаа. За энд бол хамгийн эхлээд бол Орос улбаны улс Роснефть компани байгаа. За нодлон жил нэг 24.8% нийлүүлсэн. За ингээд сая одоо хэлцээнүүд сайжраад явж байгаа нь юу вэ гэхээр энэ 24.8% гэдэг бол бидний хувьд чамдалтай байна.
ангарские үйлдвэр гэдэг энэ том үйлдвэр байна. Чанарын хувьд бол бид сайн бүтээгдэхүүн нийлүүлэх болцоотой. Яагаад одоо хэмжээгээ нэмэгдүүлж болохгүй вэ гэдэг асуудал тавьсан энэ хэлэлцээ болсон. Ингээд чанар болон үнэн дээр тулгуурласан хэлэлцээнүүд хийгдээд энэ сая үр дүн гарлаа. За дээрээс нь нэмээд Солонгосоос бас нийлүүлж явж байна. Бүгд нэг хятад ард улсаас бид тосоо өгөөд тосоо боловсруулаад оронд нь одоо Монгол 93 гээд энэ авж байгаа. За мөн одоо Белорусын Музырскийн үйлдвэрээс бас татан авалт хийж байна. За Литвийн үйлдвэрүүдээс бас нэг татан авалт хийж байна. За Оросын албаны улсын бас холбогдох үйлдвэрүүд бас бий. Орскийн, Павлодарын, за Уфагийн гих жишээтэй олон үйлдвэрүүдээс татан авалт бол хийж байгаа. За зүгээр сонирхуулж хэлэхэд одоо замын үдийн шилжүүлэн ачах байгууламж гэдэг нэг юм стратегийн объектоо бид хүчин чадлыг нэмэгдүүлээд дууссан. Одоо энэ 5 дугаар сард бид улсын комиссд хүлээж авах юм. Ерөнхийдөө бол хүчин чадлаараа бол нэмэгдүүлсэн хүчин чадлаараа ажиллаад эхэлсэн. За ингэж ажилласнаар нодлон жил одоо жишээ нь 13 онд гэхэд бид 173 мянган тонн бүтээгдэхүүн уртлаас татаад авчиж байгаа. За энэ ямар тоо юм бэ? Харьцуулаад одоо нэг тоо хэлээ л да 12 онд гэхэд нэг 14800 тонныг татж авсан байх ч гэдэг уртлаас гэтэл одоо бүр 170 дараагаар нь дахин ингээд өссөн байж байгаа жишээ. Энэ хэмжээгч бид бас нэмэгдүүлэе гэж бодож байгаа. Энэ бол улс орны эдийн засгийн аюулгүй байдал талаас бол маш чухал. За бидний одоо гаргаж байгаа тосны хэмжээч бас нэмэгдэж байгаа. Тостой байгаад одоо тосоо боловсруулаад аваад эргээд бүтээгдэхүүн болгоод үр шимийг бол хүртэж эхэлж байгаа. Энэ ажлаач бид бас нэлээд эрчимжүүлж өргөжлүүлж хийн. Тэгэхээр бол их усрийн хувьд бол бидний хувьд бол нэлээд тийм тамтай ажлууд бол сайн хийсэн. За цаашд бол Роснефтийн нийлүүлэлт бол одоо сая дэлхийн зах зээл дээр тулгуурласан маш сайн үнээр тохирсон учраас нэлээд нэмэгдэнэ. За тэглээгээд нэг бид нэг хараат болчихно нэ дээр гэж бол айгаад ах юм байхгүй. Зах зээлийн л жамаараа л явж байгаа процесс. Маш сайн үн гэдэг маяг хэд гэсэн үг. Газар дээр хэд аваад тээвэрлэлтийн зарлалтаа хэд болоод яг одоо Монголын хэлээр орж ирэх. Ерөөсөө Сингапурын бирж дээр ямар үнээр байна дээрээс нь нэмэх нь тээврийн зарлал гэдгээр тохирчлоо. Саяны тохиролцоо бол үндсэндээ. Тэгэхээр энэ бол маш сайн үнэ л гэсэн үг. Одоо дэлхийн зах зээлийн үнээр л бид авнаа л гэсэн. Өөрөөр хэлбэл нэг 1000 орчим 1000-аас доош доллараар л бид одоо нэг тонн бүтээгдэхүүнийг авнаа. Хэлийн үнэ. За ингээд ийм тээвэрлэлтийн жин хэдийн хэмжээний хуран зардаг вэ? За нэг ойролцоогоор нэг 50 орчим доллар л байдаг. Ангарскаас одоо наавшгүй 748 км. Ер нь зүгээр сонирхуулаад хэлэхэд юм л дээ. Манайд ерөөсөө ойрхон байгаа. Хоёрхан л том үйлдвэр байгаа. Ер нь боловсруулах үйлдвэрийн одоо зах зээлийн хүрээ бол нэг 800-аас 1000 км-ийн радиуст байдаг. Ямар дэд бүтэц яаж хөгжсөнөөс шалтгаалдаг мэдээж одоо машинаар тээвэрлээд байвал алт болоод очиж шүү дээ. Тийм болохоор ийм байдаг. За манайд бол одоо ойрхон бол ангарские үйлдвэр бол байна 748 км. Хөх хотын боловсруулах үйлдвэр байна 491 км төмөр замаар холбогдсон. За хоёулаа том үйлдвэр. Хөх хотын боловсруулах үйлдвэр бол урд нь жижиг байсан. 1.5 сая тонн одоо бүтээгдэхүүн боловсруулдаг байсан. Тос боловсруулдаг байсан. 12 оны 12 дугаар сараас эхлээд 5 сая бүтээгдэхүүн одоо тос боловсруулах хэмжээний үйлдвэр болж явсан. Одоо Евро 4 стандартын бүтээгдэхүүн гаргаж эхэлж байгаа. Одоо үзэгчдтэй бас хэлэхэд Монгол 93 маань Евро 4 стандартыг болсон шүү. Стандарт бол дэшсэ гэдэг хэлэх байна. За Оросын албаны улсаас орж ирж байгаа Роснефтээс орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд бол Евро 2 стандартыг байгаа. За гэхдээ чанарын хувьд бол яг энэ стандарттай бол дэд зэрэгтэй тохирсон юм бүтээгдэхүүн. За ангарские үйлдвэр бол 11 сая тонн одоо тосыг боловсруулах хүчин чадалтай юм томоохон үйлдвэр. Энэ хоёр үйлдвэртэйгээ бол хамгийн гол одоо нийлүүлэлтийн гэрээнүүдийг бол томьёон дээр тохирч ирсэн байгаа. За бусад нийлүүлэгч нар бол гол төлөв эдний үнийг харж нийлүүлдэг. Ийм нөхцөл байдалтай. Та түр ярианда нефтийн хоолой татах тухай яриад өнгөрлөө л дээ тий. Энэ юу хэдийн хугацаанд хийгдэх ажил юм? Нефтийн бүтээгдэхүүний хоолой гэж байгаа юм чинь нөгөө нефт түүхийн нефттэй хоолой чинь нэг тустай ойлголттой бүтээгдэхүүн гэж бас тустай бэлэн бүтээгдэхүүн. Яг нь түгээл тараалт гэдэг утгаараа одоо тээврийн зардал хэмнээ л гэсэн үг л дээ. Гэхдээ эн чинь хоёр орны хоорондын хилийн хилцээ холбогдох одоо эрх бүхий хилцээ хийх байгууллагуудыг тодорхойлох, эрх зүйн орчноо бий болгох гэдэг нэлээдгүй цаг хугацаа аавна. Техник эдийн засгийн үндслүүд боловсруулах гэдэг нэлээдгүй цаг хугацаа аавна. Энэ бол тийм амархан нэг өдөр яриад шийдчихдэг асуудал бол биш.
одоо 1-2 жил хэлэлцээ бол үргэлжлэнэ. Одоо ойлгомжтой хэл дамнасан байгууламж гэдэг утгаараа холбогдох одоо хэлийн хяналтын хуулийн өчнөө олон байгууллагууд хамрагддаг хоёр орны ингээ хэлэлцээний үндсэн дээр явнаа. Тэгэхээр энэ маань бас яг одоо манай улсын хувьд бол одоо хоёр хөрш оронтойгоо 5 хоолой гэдэг зарчим барьж одоо шинжилгээ засгийн газрыг одоо мөрийн хөтөлбөрт оруулж ажиллаж байгаа. Энэний хүрээнд одоо санал тавигдсан байгаа. Энэ гэхдээ Оросын албаны улсын Роснефть компани ерөнхийлөгчөөс аль биесээр тавьсан санал. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ миний өнөөдрийн зочин газрын тосны газрын дарга үлзий бүрэн байгаа ялсгаа хэдэн орны дараа үргэлжлүүлье. За мэдээж хэрэг Монгол улс өөрөө нефтийг боловсруулдаг болчих юм бол ямар их эдийн засгийн өөр ашигтай байх вэ гэдэг талаар хэдэн орны дараа ярилцъя. Хөтөлбөрийг анхаарч хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Би Бадарчин Жаргалмаа. Миний өнөөдрийн зочин газрын тосны газрын дарга үлзий бүрэн. Бидний ярилцлага үргэлжилж байна. Миний зочин газрын тосны газрын дарга үлзий бүрэн. Яг өнөөдрийн байдлаар газрын тосны газарт тийм ээ нефть боловсруулах үйлдвэрийн талаар ямар гэрээ хэлцэл байдаг юм бэ? Өнөөдрийн ажил ямар түвшинд вэ? Боловсруулах үйлдвэрийн талаар Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, шинжилгээний засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол тусцсан л да. 2 сая хүртэлх одоо тонн хүчин чадалтай одоо тос боловсруулах үйлдвэр одоо хийнэ гэдэг ингээд тусцсан байдгийг. За энэний хүрээнд бол дархан газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд нэлээд одоо анхаарал тавьж холбогдох одоо засгийн газрын тогтоох шийдвэрүүд гарч ажилласан. За энэ нь бол манай яамн дээр манай яамны төрийн нарийн бичгийн дараагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. За энэ Японы талтай бас хэлцээж, Японы талаас техник эдийн засгийн үндэслэл энэ төр боловсруулагдаж байгаа. Ер нь газрын тосны боловсруулах үйлдвэр гэж юу хэлээд байдаг юм бэ гэдэг асуудал бас байдаг. Энэ бол ерөөсөө улс орныг дамнасан бүхэл бүтэн сүлжээ бүхий юм том үйлдвэр байдаг. Тосоо авахаас өсвөлээд эргээд боловсруулахдаа маш хэмжээний эрчим хүч ус хэрэгэлдэг. За дээрээс нь эргээд гарсан бүтээгдэхүүнээ тараах сүлжээ дэд бүтцийн асуудал бас байна. Ийм одоо томоохон цогц шийдэл шаардсан үйлдвэр байдаг. Тэгэхээр манай хувьд бол өнөөдрийн байдлаар нэг 10 компани тусгай зөвшөөрөл авчаад байна. За Дорн говьт одоо 4 компани. Одоо Говь Сүмбэр аймагт Чойрд одоо 3 компани авсан байна. Дархан дээр 2 компани, Доронтод 1 гэдэг ингээд. Тэгээд бүгд одоо судалгааныхаа шатанд яваад байгаа. За зарим нь бол 3, 4, 5 жилийн өмнө ч авсан байна. Тэгээ өнөөдрийн хүртэл бол яг таамтай хийгдсэн одоо яг ингээд шав тавих ёслолоос өөр юм хийгдсэн юм бол одоогоор харагдахгүй байна. Энэ юу гэлээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө энэ газрын тосны боловсруулах үйлдвэр өөр их эрсдэл өндөртэй үйлдвэр. Эдийн засгийн үр өгөөж тийм бас оновчтой бас биш талдаа байдаг бага аврын үйлдвэр. Яагаад ингэдэг юм бэ гэхээр энэ манай хоёр хөтлийн хөрш орн маань ерөөсөө 5 саяас доош одоо боловсруулалттай үйлдвэрүүдээ ер нь хаагаад эхэлсэн. Ийм байдаг. За манай хувьд бол одоо бид ер нь өөрийн тосон дээрээ суурилсан боловсруулах үйлдвэр байвал оновчтой гэдэг үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бол саяхан гарцсан. Тэгэхээр бид бол яг тосныхоо олборлсон хэмжээнд дээр л тулгуурсан үйлдвэр байгуулнаа гэсэн хэмжигтэй байгаа. Олборлолтын маань хэмжээ ямар байгаа юм бэ гэхээр нодлон жил бид 686 мянган тонн нэг экспортлчлоо. Энэ жил нэг 800 мянган тонныг экспортлох төлөвлөгөөтэй. Яг л одоо энэ ойрын одоо 2-3 жилдээ бол боловсруулах үйлдвэр байгуулах хэмжээнд олборлолтын маань төвшин ирнэ. Үйлдвэрлэлийн олборлолтын шатанд бид орсон юм. За манай энэ юу авсан тусгай зөвшөөрөл авсан компаниуд маань болохоор бодоход одоо банк санхүүгийнхаа асуудлыг шийдэх гээл явдаг баг. Үнэхээр одоо тийм томоохон өндөр ашигтай байсан бол аль хэзээний банкны байгууллагууд бол зээлмэл нь олгоод асуудлыг шийдээд ингэ явж байсан. Тэгэхээр тооцоо судалгаан дээр л нэлээд нарийн нэгтэлж байгаа баг. Энэ дээр бол цаг хугацаа бол бас жоохон тийм алдсан юм талууд бол байна. За газрын тосны газрын зүгээс бол бид одоо улсын хөрөнгө оруулалттайгаар одоо үйлдвэр байгуулах чиглэл бол одоогоор бол алга. За хувийн секторыг бол 100% дэмжиж ажиллаж байгаа. За манай тос маань болохоор бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулж байгаа.
Дэлхийн зах зээлийн одоо даачин 33 маркаар одоо Сингапурын биржээр борлуулж байна. Энэ маань нэг $750-800 тонныг борлуулж байгаа. За энэ үнээр аваад би энэс хямдхан зарахгүй шүү дээ. Ягаад гэвэл энэ чинь ард түмний өмч. Ард түмний өмчөө бид сайн үнээр сайн зарах хэрэгтэй. За энэ үнээр аваад тэгээд одоо боловсруулад сая одоо бүтээгдэхүүн нь 900 одоо 50-60 орчим долларын төвшөнд гарч ирж сая энэ үйлдвэр ашигтай ажиллана да. Гэтэл тунгалаг бүтээгдэхүүний гарцсан маань хэдүүлээ нэг 60-70% л байдаг. Бага өрийн үйлдвэр дээр гих жишээтэй тэгээд энэ тоо бодох хэвээр их сайн тооцоолох хэвээр техник эдийн засгийн үндэслэлээ үнэн зөв бодиттой гаргаж иж сая амьдралд хэрэгжиж байна. Одоо бид хэдийн хэмжээний тосыг одоо хятад руу гаргаад хэдийн хэмжээний одоо боловсруулсны бүтээгдэхүүн авдаг юм. За бид бол нэг 686 мянган тонныг гаргаад нодлон жил чинь нэг 60 мянган тонн бүтээгдэхүүн авсан. За 60 мянган тонн нэг 10 орчим 10% гарч байгаа шүү дээ. Тэр ерөөсөө яагаад тэгсэн хэр нодлон бид 4-р сараас л эхэлж авсан. Тий. Одоо бол бид энэ жил нэлээд нэмэгдүүлнэ гэсэн байр суурьтай. За манай замын үдийн шилжүүлэн ачих байгууламж минь бас хүчин чадал бас тэр үед бас таархан байсан л да. Одоо л өргөтгөөд тэр чин савны болон одоо шилжүүлэн ачих хүчин чадлынхаа хэмжээгээр 2-3 дахин нэмэгдсэн. Тэгэхээр бид бол энэ жил урдаас авах хэмжээгээ бол нэг 200-300 мянган тоннд хүрчихье гэсэн ийм байр суурьтай ажил төлөвлөө зохион байгуулад явж байна. Том төрөөс ухаалаг төрлөгөөд энэ санаачлагаар одоо олон ажил өрнөж байгаа. Түүний нэг нь болохоор төр аж ахуй үйлчлэг эрхлэх үйл ажиллагаас татгалзъя гэдэг зүйл байгаа шүү дээ. Яг нефтийн салбарт энэ үйл ажиллагаа ямар хэмжээнд байдаг юм? Тийм манай агентлагч нь бол ерөөсөө аж ахуй үйл ажиллагаа эрхэлдэг л дээ. Ерөөсөө бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилт. За хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс бодлого боловсруулж ажилладаг. Ерөөсөө л хуулийн хэрэгжилттэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Манай нефтийн салбар бол 100% одоо хувийн хөвшлийн юм уу компани одоо үйл ажиллагаан дээр явж байгаа. Энд бол нэг төрөөс утгалдаж оролцоод янз янзын дарамт шахалт үзүүлээд байгаа юм бол гайгүй. За харин бид бол жижиглэнгийн үнэн дээр бол нэлээд бодлого барьж оролцож байгаа. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр эргээд энэ жижиглэнгийн үнэн маань бусад бүх юмны үнэнд нөлөөлдөг учраас нефт бүтээгдэхүүний зүүн их суур байдаг учраас бид ийм арга хэмжээ бол авч хэрэгжүүлсэн. Энэ бол 12 оны 11-р сараас эхлээд энэ Монгол банктай хамтраад хөнгөлөлттэй санхүүжилтийн одоо хөтөлбөр бид хэрэгжүүлж ирсэн. Тэгэхээр иргэд бас зарим сэтгүүлчд ч гэсэн бас буруугаар ойлгоод зүгээр нэг мөнгө өгсөн юм шиг ойлгоод байдаг. Тийм биш. Арилжааны банкар дамжаад ялгаагүй компани өөрсдийнхээ одоо эрсдлээ үүрээд барьцаанд нь тавих юм тавиад авч байгаа. За энд бол харин харьцангуй бага хүүтэй байгаа. Жилийн 4 орчим хувийн хүү гэж байгаа. За компаниудын дундаж одоо хилцлийг харахаар 3.8%-тай хийсэн байдгийн гэрээнүүдээ мэдээж одоо олон банкны дунд уралдуулж байгаа л гэж тийм хөвгөнд авсан байгаа. Үнэхээр бензин одоо бүтээгдэхүүний үн нэмэгдэнэ гэдэг бол бид нар талхны үн нэмэгдчихдэг шүү дээ. Бензиний үн нэмэгдэхнэ гэхээр л талхмаа 50 төгрөгөөр нэмэгдсэн байдаг жишээтэй. Ийм зүйлүүд ихэхэн байдаг. Тэгвэл өнөөдөр борлуулж байгаа одоо бензин шатгууны хүнийг эргээд харах юм бол зарим нэгэн колонкууд 1660 гэдэг, зарим нэг нь түүнээс арай өндөр үнээр борлуулж байгаа. 80 төгрөгөөр илүү 70 төгрөгөөр илүү борлуулж байгаа шүү дээ. Энэ бүгдээр зохицуулалтын шаардлагатай эсвэл зүгээр л зах зээл өөрөө нэг зохицуулах хэрэгтэй юм. Ер нь бол альва нэг улс орон яг энэ стратегийн бүтээгдэхүүн дээр баг зэргийн зохицуулалт бол яхахгүй хийдэг л дээ. Нийлүүлэлт тал дээр зохицуулалт бол хийдэг. Ялангуяа жижиглэнгийн худалдаан дээр. Бензин гэдэг чинь өөр их сонин бүтээгдэхүүн. Жишээ нь одоо талах одоо энэ дэлгүүрт хэд байдгийг одоо 600 төгрөг. За нөгөө дэлгүүрт одоо 750 байдаг ч юм уу. Ингэж байж болдог. Гэтэл шатхуун бензин гэдэг бол нэг төв суурин газар нэг л үнэтэй байдаг. Яагаад гэвэл 100-200 метрч бай, километрийн цаанч бай, жолооч давхиччод аль хямдхнаас навчдаг. Тийм болохоор үнийн хувьд бол одоо нэг колонк дээр өөр үнэтэй, нөгөө колонк дээр өөр үнэтэй байна гэж бол бараг л байхгүй. Суурин газар болгон ойролцоо үнэтэй. Өөр өөр юм. Тэр нь юунаас шалтгаалдаг вэ? Тээвэрлж очиж байгаа зардлаас шалтгаалаад байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид бол монголчууд ер нь харьцангуй хямдхан бензин хэрэглэж байгаа. Тэг бид зүгээр ингээд дундчлаад бодоод үзэхэд литр шатхууныг нэг 0.93-94 центээр хэрэглэж байна. Өнөөдөр валютын ханш 1800 хүрчлээ шүү дээ. Ийм байдалтай байна. Урд жилүүд ямар байсан бэ гэвэл нэг $10-аас $15 центэд хэрэглэдэг байсан. За энэ 13 оны сүүл 14 онд энэ валютын ханш одоо бидний энэ гадтал талдаа хийгээд байгаа сайн хэлцээнүүдийн үр дүн гэдэг нь л да. Яхахгүй.
За одоо хилийн үн гэдээ байж байгаа. За хилийн үнийг би түрүү хэллээ, сайн хэлцээ гээд одоо 1000 орчим долларт байж байгаа гэдэг. За энэгээр л ингээл бодоод үзье л та. 1000 доллараар одоо авчихад тэгээ одоо 1660 төгрөгөөр литрийн зардаг бол одоо тийм шинжлэх ухааны ховор шүү дээ. За. Тий. Тэгээ бид энэ дээр хэрэгжилж байгаа. Маш их тэнцээ хэрэгжилж байгаа бид. Энэ дээр бид юу хэрэглээд байна вэ гэхээр валютын ханшны форвард хилцлийг бас ханшны одоо эрсдлээс хамгаалж хийсэн. Энэ маань бас их үр дүнгээ өгч байгаа. Ер нь бол цаашд бол биднийг бол нэлээд тийм тогтвортой байх чиглэл рүү ийм л үйл ажиллагаанууд зохион байгуулад байгаа. Хамгийн гол одоо жишээ нь хийгээд байгаа ажлын үр дүн бол ерөөсөө л энэ бензин колонк дээр үн маань одоо яаж тогтвортой байна вэ гэдэг л харагдаж байгаа шүү дээ. Хилийн үн чинь ерөөсөө энэ үн бүрдэлтийн жижиглэнгийн үн бүрдэлтийн 85 орчим хувь эзэлж байгаа. 85 орчим хувийг бид яхарахгүй валютаараа төлөөл авч байгаа байхгүй. Үлдсэн нь бол одоо тэр нөөд, тээврийн зардал, тэгээ компани борлуулалттай холбоотой одоо зардал гэх жишээтэй иймэрхүү асуудал байна. Тэгээд энэ дээр бол одоо яг шинжилгээний засгийн газрын энэ хугацаанд бол бид нэлээд сайн бодлого боловсруулж, сайн зохицуулж ирлээ л гэж хэлэх байна. Яг борлуулалт компаниуд бас өгсөн хувьдад үнэ нэмээд бас нэг буруудаад эргээд тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой болсон. Тэр төлбөрийг юу гүйцэтгэж чадсан. Тэр асуудал өстой шүүхтэр л байгаа. Тэр чинь нэг дээр 11 оны илүү те асуудал. Тэгээд шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар нефт импортлогч компаниудын хооронд л зүйлэгддэг. Би бол яг л одоо та бүхтэй ижлэгийн хэмжээний мэдээлэлтэй сони хэвлэлээс авдаг тийм л мэдээлэлтэй байна. Одоогор бол миний ойлгож байгаагаар шийдлүүд нь одоо шүүх дээрээ л шат шатандаа л шийдэгдэж байгаа. Тэгээ нийтийн компаниудтай ер нь та нар ямар гэрээтэй ажилладаг? Энэ тал дээр, үнийн тал дээр. Үнийн тал дээр бол бид одоо энэ Монгол банктай хамтарч хэрэгжүүлж байгаа СИФ хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа. Жижиглэнгийн одоо борлуулалтын санхүүжилтэн дээр дэмжлэг үзүүлэх. За дээрээс нь нэмээд эргээд одоо бидэнд одоо санхүүгийн тайлан мэдээ болон бусад одоо борлуулалттай холбоотой мэдээллээр тогтмол хангаж байх. За нэгдсэн дуу хоолойгоор гарч 2 одоо 3 4 их усүртэйгээ хилцээ хийх. Тэгэхгүй болохоор чи бид чинь очиод хилцээхээр нэг нэгээрээ очиж хилцээгээд тэгээд бие бинийгээ идүүлээд байдаг байсан. Ийм түүх бол байсан. Одоо энэ дээр бол бид нэгдсэн нэг цонхны бодлого бол харин сайн барьж ажиллаж байна. За ярил их музэгч те. Миний өнөөдрийн зочин газрын тосны газрын дараах үлзий бүрэн байлаа. За нефт бүтээгдэхүүн одоо оруулж ирэх болон нефтийн салбарт ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ гэдэг талаар үзэгч та бүхэнд мэдээлэл өглөө. Ингээд урилгыг хүлээн авч хүрэлцээс танд их баярлалаа амжилт. За анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.